Өвчтөн донат. Оогүй, үсээ засуулмааргүй. Хомбар минь утгагүй дуусчихна. Тийм ээ хомбар минь. Миний үгийг сонс. Хоёулаа сайхан найзууд болох байхаа. Бид найзууд биш. Та хөөгшин. Биш. Одооч өсчөндөө ажиллаж байна. Харин амьдралаа үржихэж. Хөөе чи гайгүй юу? Би яах учраа олдгоо? Би уран барилгач болж чадах байсан. Яадах юм бэлээ? Хүмүн үснээсээ болоод энгийн хуйлбэл бовшиг харагдаад байна. Нэг арга байгаа. Нэг үсч жинхэнэ мастер. Хэн гинэ? Тийм ээ. Энэ бол ноён талхны л ажил. Би тог харагдаж байна. Тэр хийсэн штэ. 3 сар хүлээсний хэрэг гарлаа. Чи шинэхэн донод боллоо. Би үсээ засуулмааргүй. Шоко, улаан төгсүүр. Сайн байна уу? Ноён талах байгаа болов уу? Оогүй. Миний үсийг битгий таруу. Оогүй. Энэ чинь хэм бэ? Нэг уутай хүү яг чинь. Чихэд мэр байгаа юм болов уу? За маа. Одоо үсээ засуулах уу? Энд чинь юу вэ? Чихэр өвс шиг амтаад байна. Тараа ичмэр юм аа. Яагаад дандаа ингэж өгөх нь ойлгохгүй юм. Аз жаргалтай газраа бол зэний бясалгал. Зүгээрээ он болж байгаа л энэ шүү дээ. Хөөх. Миний таблетаар хүүхэлдээ үзэх юм уу? Ой! Энэ хөөгөлтэй чинь муухай юм байна. Мөнгөний төлж амжаагүй штэ. Шинийг худалдаж шин загвар гарч ирсэн. Надад нэг юм байгаа шүү. Мухартаа хамгийн мундаг тоонод тоон цагта. Глютений нэрээр амлая. Болохгүй эрхмээ. Ураа бараарай. Жаахан хөөхөд шүү дээ. Задарсан толг эн чин цоон тоогоор гарсан загвар. За. Дэмий цагийн гарц боллоо. Явъя да. Та чадахгүй юм байна. Чадахгүй юм байна. Битгий яваач. Шоко. Нааш наваа. Гэхдээ болох юм уу? Өөр арга байхгүй гэж юу? Зүгээр надад аваад ирээ. Оогүй, үсээ засуулмааргүй. Энэ дэлхийн хамгийн муухай газар. Оогүй.
Ээж харда үнэхээр инээдтэй юм. Ялалдах цаг болцоо. Ийм шалмага өсчөг харж байсангүй. Үзэн супер хүчтэй болгочихсон юм шиг. Тийм ээ, үнэн. Энэ нэг анхудаа хэрэглэж байгаа юм биш л дээ. Өмнөөс гоё харагдаж байна. Босод аав ээжүүдэд таныг хэлнэ. Оо, сайн уу? Та ямар эртээрээ вэ? Амьд байгаа цагта ахиж хүүхдийн үс засахгүй. Баяа бүсэлж гоё болгоод өгнө. Өвөө, засуулахгүй. Хүүхдийн аргыг олохдоо сайн гисэн. Тийм гисэн шүү, би ч гэсэн сонссон. Энэ сарын зармаг. Чимээгөө та нар дараа сард энэ сарын зармаг шалгаруулалт болохыг мэднэ үстэй? Өөр өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх вэ? За үзээний зармагаас эхэлцгээе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэт санагдуулах гүзээлтгэнтэй зармаг байна. Нэзэдэ би бол амттайхан зармагэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзээлтгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний хайрыг татаж байгаа. Баярлаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулгын сонсож дууслаа. За, дараагийнх нь хэн танилцуулах вэ? Багшаа би танилцуулъя. Өө, шоколадтай зармага. Чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай зармаг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай зармаг л да. Хийгэлгүй дээ. Бид юу өнөр вэ? Хата зармаг байсан байна. Гүзээлзэг нь шоколад. Бүгд хуучинсаг юм аа. Гата зармаг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармаг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байгаа юм? Толгой дээр маань сайхан амттай шоколад татчихаар зармагны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ёстой салж чадахгүй байх шүү. Хата шоколад уучихлаа. Тэхийн болж өөр шүү дээ. Хөөх, гата шоколад өөртөө үнэхээр итгэлтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Охтын сонголт энтарын зармаг байна. Нялон биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай зармаг байна. Ялалцсан гялтганах гэрэл дод зармаг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээнд яста сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулах зармаг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай зармаг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Хурдан гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай зармаг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Зармгийг бүгдийн сүүгээр л хийдэг үстэй. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулга нь дуусчихсан уу? Хурдан суудалтаа суугаарай. за Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. за бирлээ. Ирчихвөө. Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжиж хав? Ирэх 7 хоногт энэ сарын зармаг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга.
Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гаатай шоколад хүртэл нэр хүндтэй бэл хэтэрхий энгийн байна. Намайг яагаад ванильтай зармаг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай зармаг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай зармаг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгс яасан гинэ? Алдартай гэр бүл байлаагаад яах юм? Хинч сонирхгүй байхад. Чи хаагаа нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингээд гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн насны л юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй. Энд гинэ? Яагав дээ талхчны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Яагаад бүлдүү жимсдүүд ийм ихээр өвгөрөөд байна? Бүлдүү талах болгох шаардлага байна. Би өөрийгөө сүйтэй зармаг болох нь л гэж бодлоо. Тэр жаах вэ? Зармагны гэр айл. Ноён талхаа тэр тасган харагдаж байна. Тэр тасганд л зармаг амьдардаг бах. Төргөн очицгаа. Тэгээ. Би яагаад заавал ванильтай зармаг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч содон зөвлгүй зармаг надаас ураалга. Миний хөө зочин ирлээ. Үгүй хинтээ ч уулзахгүй. Зармаг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрдлөө. Уулзал би удажээ. Энэ сарын зармаг тэмцээн болох юм биз дээ. Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзэх байж юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талхаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванильтай зармаг бол бүх зармагны суур тэрийг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой биз дээ. Суур байлаа гэд яадгийн? Ямар ч анхаарал татах юм алга байна. Тагаан ванильтай зармаг дээр шоколадны сироп түргэх юм бол гоё шоколадны сироптай зармаг болно. Гоё шоколад хэдэ болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлцэг нэр цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй зармаг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад зүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмэг тавьж хол хамгийн гоё зармаг болно. Үнэхээр гоё зармаг болчихлоо. Ванильтай зармаг бол зургийн цагаан цаастай адилхан. Ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Хүүхдүүд минь яасан бол? Энэ сарын зармаг тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо эхний оролцогчдод дуудъя. Гүзээлцгэнтэй зармаг. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзээлцэг нэ зүгээр үү? Харин тийм ээ. Хиндүү шунаад байсан. Тэгнээ би тийм гэж мэдээд байсан юм аа. Чи зүгээр үү? Цөөхөн гүзээлцгэн тавихгүй яасан? За, одоо дараагийн зармага танилцуулцгаая. Шоколадтай зармаг. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай зармаг байна. Энэ ч одоо юу вэ? Нийт оршуулгын заршин ашиг байна. Хөгшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За, дараагийн зармаг гараад ирээрээ. Зармагны ертөнцийн өсөж буй од. Гаатай зармаг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асгавал Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаг амтыг яна хөдлөхгүй байна. би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ? андаад онцгороод бахаар үнэхээр залхах юм аа. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын зармаг болох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванильтай зармаг. Өнөөдөр ч гэсэн бэлтээгүй маа та. Энэ үзгэн толгой юу? Энэ ч гэсэн ялгаагүй. Харин тийм ээ.
Бүгдээрээ сайн байна уу? Ванильтай зайрмаг байна. Үнэн дээр би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн зайрмаг. Бүзэлзгэн шиг эсэглэн шоколад шиг нэлуунч биш. Гаатай шоколад, ногоон цайтай зайрмаг шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванильтай зайрмаг болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаач их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванильтай зайрмагны энгийн байдал нь бол онцлогно. Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптой зайрмаг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзэлцгэнтэй зайрмаг. Тавслаг амонд сингэнсэн гааны навч хүртэл. Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Тэгэхээр чамд бүх төрлийн чимэглэл завхна гэж үү? Тийм ээ, ваниль юм чин боломжтой л да. Би өөрийгөө ванильтай зайрмаг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаараа л гоё. Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байна шүү. Тийм ээ, өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванильтай зайрамгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Мандаг юм. Ванильтай заримга чи үнэхээр том болжээ. За тэгэхээр одоо энэ сарын заримга танилцуулъя. Энэ сарын заримг бол ванильтай заримг байлаа. Тэр жаалч овоо юм аа. Ноён талгаа зайрмаггүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Тэгье. Том ах. Сүү! Энэ хайрцагнуудыг агуулах руу зөө. Мэдлээ захирлаа. Хог хаяха битгий мартаарай. За юу? Мэдлээ. Сүүн крем хийхээ мартаагүй биз? Жимстэй цай найруулаад ирээ. Жорлонгийн суултур бөглөрч гисэн байна. Хурдан үс засахад хэрэгтэй юм а бэлдээдгээч. За захирлаа. Ойлголоо. Энэ сүү өнөөдөр ямар ирч хүчтэй байгаа юм бэ? Оо, сонсоогүй мө. Өнөөдөр сүүгийн ээж аав нэрээ штэ. Уулзаагүй жил болж байгаа гэсэн. Сүүгийн ээж аав уу? Хэмбэ? Сайн байна уу? Энэ ноён талхны өсчний газар уу? Тийм ээ. Гоё юм байна. Сүү, минь хоёроо сансан шүү. Уулзаагүй ямар их удаа. Сайн байгаа үстэй. Нэрээ тийм. Та хоёрт өсчний газрынхныгаа танилцуулъя. Энэ хүн бол манай өсчний газрын захирал ноён талх. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко. Ноён талхаа сүүгээс таны талаар их сонссон. Сүү маань таныг маш их хүнддэг юм бэлээ. За зүгээр дээ. Таны газар их сайхан юм байна шүү. Миний нийлх үрийн сайхан газар ажилладаг хэрэг үү? Яг хүрээ. Ээж, би одоо нийлх биш. Том ах болсон. Том аха? Ээжтэйгээ уулзаагүй удсан байж үнсэхгүй юм уу? Тэр тийштэй. Энд чи яг уу миний нэлхүр үнсэхгүй байна гэж юу? Уулзааг уудсан юм чи явж мах идэх үү? Маха? Гойдоо. Захирлаа сүүтэй хамт явж орой хоол идэж болох болов уу? Боллгүй яхав. Сайхан хооллороо. Танд маш их баярлаа. Явцгаая. Самгипсал идэх үү? Шарсан дахиа идэх үү? Сангипсал. Тэгээ. Сүүг яагаад юм жаахан хүүхэд шиг байдгийг ойлгочлаа. Харин тийм ээ. Таны хоол гарчлаа. Гойдоо. Ой хүлээгээрээ. Аав нь түлэгдсэн хэсгийг аваад өгье. Түлэгдсэн нь гоё штэ аваа. Түлхий мэдвэл хор тавдар тусна. Зя. Гоё юм аа. Сүү кимчичгээсээ идэх үү? Миний цулцах халуун ногоотой мэдэж чаддгүй юм чи усаар зайлаад өгье. Та нэрээ би одоо халуун ногоотой мэдэж чадна уу? Юу? Халуун ногоотой мэддгээ? Халуун ногоотой кимчи идэж байгааг маань сайн хараарай. Одоо том ах болчих чи ах болчихж. Миний хүүч том болсон байна шүү. Донод хамгаалагч. Сүү одоо донод хамгаалагч үзгээ болоод унтцгаая. Дахиад үзмээр л байна штэ. Эрт унтаж байж өндөр болно штэ. Оронд нь ээж нь үлгэр уншаад өгье. Хөөх, бяцхан сүүний зориг миний хамгийн дуртай ном байна
штэ. Эртээ урдын цагт бэкери тосгон зөрөгтэй бяцхан сүү амьдэрдэг байжээ. Захирлаа Шоко. Өглөөний минь. Сүү өчигдөр ээж автагаа сайхан байв уу? Тийм ээ, өчигдөр ээж автагаа махны газар орсон. Аа маань махны түлэгцэн эсхийг аваад харин ээж маань кимчи уурж өгсөн. Тэгээд бүр болоогүй. Унтахын өмнө ээж маань үлгэрийн ном уншиж өгсөн гэ боддоо. Сүү чи чинь хэдтэй вүлээ? Ээж аав чинь одоо хүртэл чамайг хоололдог юм уу? Кимчи хүртэл урж өгсөн гэхээр арай тэнтнэ. Бүгдээрээ тэгэж иддэг юм уу? Юу гэж байгаа юм? Одоо бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ганцаараа хоололдог шүү. Тэгээд ээжээрээ үлгэрийн ном уншуулнаас чинь хөнгөрч хөөг юм уу? Хүүхэд мөн байна, мөн байна. Би жаахан гогод биш шүү. Оо тийм үү? Жаахан хүүхэд биш, том ах гэсэн шүү. Хүүхдээ гүзээлзэг наваад ирээ. Хүлээгээрээ хүүхэд гэж хин юм бэ? Эрхэмэ. Сүү 20 нас хүрчихсэн хэрнээ ээж аав нь одоо хүртэл хоолыг нийтүүлж унтахын өмнө үлгэр уншиж өгдөг гэсэн шүү. Үе яана. Тэгээд ч бас болоогүй. Халуун ногоотой кимчиг нь усан дэвтэж өгсөн гэж бодлоо. Зууха би ирлээ. Оо бяслаг чи сүүг ах гэж би тий дуудаа. Хүүхдээ гэж дуу. Хүүхдээ? Үгүй харин сүү байна. Унтахын өмнө аав ээж нь сүүд. Сүү надаас насаараа болохоос биш хүүхдэр юм бэ штэ. Би жаахан гогод биш. Нэрээ тий хүүхэд биш. Том ах гэсэн. Том аха яг жаахан өгч юм. Би өөрийгөө ямар том хүн шиг гэдэг батлаад өгнө. Ээж аа хоёр нь ирчихлээ. Ноён талхаа сүүтэй хамт төрүүлээд явж болох уу? Өнөөдөр хамт хүүхдийн парк явахаар болсон юм л да. Оо тэгэлгүй яах вэ? Цагийн хөвгөлтэй Би хүүхдийн парк явахгүй. Хүүхдийн парк руу чинь жаахан хүүхдүүд явдаг үсттэй. Би өнөөдөр явж гүн ухааны лекц сонсно. Юу? Гүн ухааны төвөө? Энэ яагаад байна? Сүү. Эртээд тоглоомын талбай явмаар байна гэсэн биз дээ. Гүн ухааны лекц сонсож яах юм бэ? Ээж аава би одоо том болсон болохоор хүүхдийн парк руу явахгүй. Хүүхдийн парк дээр тоглож байхын оронд өөрийгөө хөгжүүлж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй үсттэй. Бид хоёр тэрийг мэдэхгүй хамгийн үнэтэй эрхийг авчихсан байдаг. Сүү явахгүй гэж байгаа юм чи ноён талх Шоко хоёрт л үгүй дөө. Тэгье дөө. Юу хацвэ? Байд. Одоо яа гэхэв? Мөнгө нь хайрын юм чин тоглоомын парк явхаас биш яах вэ? Хаахаас нь өмнө хурдан явцгаая. Хүүхдийн парк далайн дээрэнчний савлуур дээр суугаад мөргөлддөг машин дээр часан хандлаа сууна. Сүү юунд суумаар байна? Миний хүүгийн хамгийн дуртай морин дөрөлг тэнд байна. Мөргөлддөг машинд ч гэсэн дуртай шүү дээ. Алив явцгаая. Далайгаас доош насны хүүхэд тоглоно гэж байна. Энэнд суух юм бол жоохон хүүхэд чиг гэж шоолно штэ. Энэнд жоохон хүүхэд суудаг юм шиг байна. Том хүмүүсийн суудаг тоглоом руу явцгаая. Би гэр сууж үзнэ. Энэ чинь галзуу хулган шүү дээ. Сүүхүү минь амар юм биш үү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би бүр галзуу хулганаас ч илүү амар тоглоомд сууж үзсэн юм шүү. Алив хурдан явцгаая. Яста янзтай байлаа шүү. Тэгвэл дахиад нэг суух уу? Чи зүгээр өгсөө? Тэгнэ тэр галзуу хулган арай л ахтана. Явж морин тойруулга дээр суувал ямар вэ? Үгүй. Дотор нь муухайраад байгаа юм уу? Явж юм уу л да. Аавынх нь ам цангаад байна. Би зүгээрээ. Үнэхээр цангаад байгаа бол явъя дөө. Хөөх хамгаалагч донод чүсний ногоон нь байна. Миний хүү хамгаалагч доноод чүүсэнд дуртай байхаа. Би зүгээрээ. Энд чинь угаасаа жаахан хүүхдийн ундаа штэ. Надад нэг аяг кофе өгөөч. Эспрессоноос нэг шот нэмээрэй. Чи сая кофе ууна гэсэн үү? Эндүү гашуу юм биш үү? Кофег угаасаа гашуун амтнаас нь болоод луудаг шүү дээ. Яг л бидний амьдрал шиг. Харж байна уу? Кофег том хүмүүс уудаг гэд байхад. Миний урд хоног хамгаалагч юусэл уучхал та. Би жаахан хүүхэд биш шүү. Юу?
Та хоёрыг намайг жаахан хүүхэд гээд байхаар захирал шоолоод, шоколад гэсэн шоолоод, бислэг найз маань гэсэн шоолоод байна шүү дээ. Би ч гэсэн одоо нийгмийн харилцаанд ордог том хүн. Ингэж жаахан хүүхчиг харьцах юм бол одоо та хоёр гэртээ харьцгаа. Уучлаарай. Бид хоёр хүүтэйгээ уулзсан болохоор ийм том болсны чи мэдсэнгүй. Сүү дараа уулзъя. Өгшөн одоо явцгаая. Би арай дэндүүлж хүүдээ. Уг нь аав ээж хоёртойгоо хамт байхыг хүсч байсан юмсан. Кино театрт доноод хамгаалагч үзээд, хүүхдийн тоглоом ахуулаад, тоглоомын төвд ч гэсэн тогломоор байсан штэ. Шалти би том хүн шиг царайлж байгаад юу болчих вэ? Ээж аавыгаа санаад байна штэ. Ээж хаа? Та хоёр энд юу хийж явсан бэ? Хүүгээ орхиод явна гэсэн харамсалтай санагдаад байхаар нь хүлээж байлаа. Дахиад надтай жоохон хүүхчиг харьцах гээгүй мүү? Бусдын өмнө том хүн шиг аашиллаа гэд том болчихдгүй юм шүү дээ хөө минь. Тийм ээ хөөмн чи хангалттай том болсон. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийж, хүнд байдалд орсон талхнуудад тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө хүчээр хичээж амьдарч байгаа. Аав ээж хоёр нь чамаараа үнэхээр бахархаж байгаа. Чи аль хэдийн хинээс илүү том болсон. Ээж аава том болсон юм шиг аашлах надад ч гэсэн их хэцүү байсан. Тийм. Ээж аавынхаа хажууд бол жаахан хүүхэд шиг байхад зүг. Чи хэдэн ч нас хүрсэн хамаагүй бидний хайртай хүү шүү дээ. Маргааш амралтын өдөр шүү дээ. Явж кино үзэх үү? Кино үзчихээ тоглоомын төв рүү бас явъя. Тоглоомын дэлгүүрч гэсэн арыг. 20 жилийн өмнө. Хөгшөө хүүгийн маань толгой дээрх үсэг буруу байна. Одоо яадаг вэ? Санаа зовлтгүй. Онцгой хүүхэд болохоор ийм байгаа юм. Хүмүүс шоолоод байвал яах вэ? Найзтай болж чадахгүй бол яах вэ? Тийм үед бол бид найз нь болж чадал болно. Бидний хайртай хүү сүү шүү дээ. Талхны мэрэгэн ухаан. Төгс байх ёстой шүү. Жимсний цомын тэмцээн болно. Тиймээс би хөл бөмбөг шиг харагдах ёстой. Хой! Нүрэнд яга чирэн хүрээд байгаа. Боломжтой байхгүй шарнд хийчих шүү. За хадагта би болгоомж тавья. Энд бодог нэмэх. Маш турхан харагдмаар байна. Эрхэм дайцээ бид Тэнгэр минь гэж өнөөдөр намайг тачааж зүрхлэн гинэ. Чи халагдсан. Наадха насан туршид шарнд хий. үгүй хүлээгэж. Чанга хашгирдаг юмнуудад би дургүй. Юу болсон? Эрхэм дайцээ гуй хоёр эмэгтэй хүүхдээ булаацалдаад муудалцаад байна. Хоёулаа өөрсдийг нь хүүхдүүд гээд байгаа. Аль нь ээж болохыг хатан таныг шийдэг гинэ. Мэдээж тэгэлгүй яах юм. Би хамгийн ухаалаг шудраг тийм биз дээ. Хэрхэн сансая да? Уруулаа адилхан юм байна штэ. Надад итгэжтэй. Энэ худалч, энэ таяки миний хүүхдийг өөрийнх нь хүүхэд гэдэг байна. Яаж чадаж байна? Хатан минь, энэ хүүхэд мэдээж миний шүү дээ. Бид хоёрын царайгэд бүх юм адилхан. Мангас, та хоёр тэсүр. Тархийг чинь хитрхийг шарч. Чамд тэнэг шанзаар дүүрч гэж хэлдэг. Энэ хоёр тариачны асуудал намайг бүр бухимдуулж орхилоо байна. Та хоёрт ухаалаг санаа байна уу? Нэг санаа төрлөө эрхэм дайцээ. Хүүхдээс хэн ээж нэмэ гэдгийг асуувал яасан юм бэ? Наадхыг чинь хэлээд байна. Би ботож олсон наац шүү. Хүүхдийн миний хаан ширээ рүү аваад ир. За жаала. Аль загсан чиний ээж үү? Хэлээрээ. Харатан хатан руугаа нүлмэн гинэ. Наадха бар. Нял хүүхдийн шоронд аваачиж хийгээд. Эрхэм дайцс минь нялх хүүхдийн шорон гэж манад байхгүй шүү дээ. Ойлголоо. Тэгвэл оронд нь чамаг хорно. Үгүй эрхэм дайцээ. Үгүй. Өрчөж хайрл. Би гэр бүлтэй. Үгүй. Чамд хэлэх ухаалаг санаа байна уу? Үгүй. Би өөрөө шоронд орчихъя. Миний эргэн тойронд түүх ирсэн тэнэгүүд байх юм. Энэ асуудал хэн надад туслах вэ? Би юу? Талха. Чамд сууд санаа байгаа биз дээ? Мэдээж.
Ээж болгон хүүхдээ энэ хорвоогийн хамгийн хөөрхөн хүүхэд гэж боддог. Үзээрийн муухай байсан ч хамаагүй өөрийнх нь хэлтэрхий гэж боддог. Хэлтэрхий? Таяки хэлтэрхий тийм үү? Би энийг ашиглаад хэн жинхэнэ ээж нь вэ гэдгийг олж мэднэ. Муухай болгох хүч. Муухай усны засалт мөн шаржигэн төлтүлээд хормоор царай муутай болон хамгийн сүүлчийнх нь хамгийн муухай ус сахал. Амта талхны зах минь гэж юу хийж вэ? Зөвхөн жинхэнэ ээж нь өхөөртөн бяцхан амьтан гэж бодноо. Бяцхан амтан минь. Жинхэнэ ээж юм шиг байна. Бүгдээрээ миний хүүхдийг хараарай. Тэсгэрэн хамгийн өхөрдөм шүү. Яаж чадчихна? Нэр зээлдэгч. Чи адилхан биш штэ. Миний хүүхэд селфи авах та мундаг. Ээжтэйгээ яг адилхан юм шүү. Би ээж нь. Чи шоронд орох гээд байгаа мó? Үгүй байцаар надад ахиад зөндөө санаа бай. Нунтаг какао жаахан бор илсэн чихэр энгийн жуус бүгдийг холиод ингээд одоо хартаа. Тархаж байна. Тэглэн барьсан юм шиг л харагдаж байна. Гэхдээ энэ чинь ээжийг олоход яаж туслах юм? Хараад сурч ав. Үгүй ээ. Миний хүүхэд бүр турчиж өлсөж байгаа ах та. Эд алив өөрөн минь. Хартаа. Төрсөн ээж нь хүүхдээ өлсөхийг харж дэвжихгүй. Тэгэхээр энэ нь төрсөн ээж нь Юу хийгээд байгаа юм бэ? Өө. Ямар хямд хэрэггүй хоогоор хооллоод байгаа юм бэ? Миний хүүхэд хамгийн чанартай сүүг уудаг юм. Чи юугаа мэдсгээ? Энэ органик севэрсүү. Миний хүүхэд талхны мухалгийн ямар ч нарийн боогоос илүү сайн иддэг юм шүү. Загсан царай гинэ. Миний хүүхэд сүүгээ яг Фаренгейтийн 83 хэм болтол халааж уудаг юм. Буруу 85 шүү. Тэнгэр минь чи ахад урмыг минь хугаллаа. Хараад энэ талхыг одоо гэмтэн даваачиж хий. Эрхэмдээц ахад ганцхан боломж олгооч. Эрхэмдээц. Миний зулцах баачхаа. Баасных нь өнөр хүртэл яг чихэр шиг. Варатан. Хатныхаа өмнө унтаг ямар мангас байсан юм. Тийм болохоор хүүхдийн шорон хэрэгтэй. Тийм бай. Эрхэмдээц асуудлыг шийдэх аргыг олжголоо. Энэ өрөөнд рентгений төхөөрөмж авчирна уу? Хоосон тарихтай гэдгийг харахад надад төхөөрөмж хэрэггүй. Арай болоогүй эрхэмдээц. Хүлээгээд харж бай. Нэг таякын улаан шоштой, нөгөөх нь гिचтэй. Тэдний дээнх аль нь хүүхдэд удамшсан бэ? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүүхдийн баас гिच цөцгөний сүмстэй байсан. Заваа юм. Тэгээ жинхэнэ ээж нь хийм? Би ойлгохгүй л байна. Энэ хүүхэд дотроо гिचтэй. Тэгэхээр гिचтэй таякын төрсөн ээж нь юм бай. Маш их хайртай шүү. Намайг уучлаарай. Би зүгээр хүүхдийн тэтгэмжэл авах гэсэн юм аа. Ичхүүртэй амтан харин цаг үрчглээ. Зарц. Энэ нарийн бавыг одоохон шоронд хий. Юу? Оршиж хайрал. Үгүй. Хүү, балрах шахлаа. Бараг 100 удаа шоронд орох төглөө шүү. Талхаа. Нааших хүрээдэр. За, эрхэмдээц. Өнөөдөр сайн ажиллалаа. Шаргуу хөдөлмөрийг чинь үнэлээд Зөндөө их мөнгө байх та. сайхан сэтгэл гаргаж чамайг шоронд хийхэ байлаа. Одоо ажлаа үргэлжлүүлж болно. За тэгье эрхэмдээц. Эрхэмдээц свит болсон шүү. Хотын иргэд зэвсэг барьж чад шарвин талхуу эсвэл бялуу юу гэж маргаж байна. Яасан гинэ? Талхаа. Чи сайхан сэтгэлээр энэ асуудлыг шийдэж өгөөч. За тэгье эрхэмдээц. Ээж талхны өөрчлөлт.
За болчихлоо. Хөөх, миний охин ямар хөөрхөн юм бэ? Ноён талха баярлалаа. Хүүхдүүдийн ус засах гэд ядарсан уу? Зүгээрээ. Ой, нааш хүрээд ир. Чадгийн бол авал та. Наад чи миний. Хөөе, солигнууд минь буцаага тавихгүй юу? Яна, уучлаарай. Ноён талха та зүгээр үү? Уучлаарай. Би 4 хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ одоо явцгаая. Өнөөдөр тийм нөөцөөгөө хийн. Энэ таач гэсэн үсээ засвал л да. Би юу? Зүгээр дээ. Хүүхдийн ус засвалаа дуусахаар мөнгөч дуусчихдаг юм. За, би тэгээд явъя да. Хүүхдүүдээ одоо явцгаая. Надаас хол Байлцгаа. ялээ штэ. Хонгор минь чи миний утсыг хараагүй юу? Энэ байна. Оо, баярлалаа. Ээжээ, миний усны хавчарыг харсан уу? Ширээн дээр байгаа үсттэй. Тийм ээ. Сармөгчний өгцөг уулаа. Тийм ээ. Углаан зүйлвэл түгэлсэн. Хөөе. Дуугүй байгаа чи. Дуулж чаддгүй юм бэ? Юун дууч юм бэ? Царай муутай юм байж. Юу нэ чи үзүүлээд өгье. Өглөөнөөс эхлээд яалцгаад байгаа юм бэ? Уучлаарай. Бүх тоцорлоо хүүхдүүдэд явцгаая. Завааруулж л мэдхээс цэвэрлэж мэдхэхгүй юм да. Хөөе, маргааш миний төрсөн өдөр юм байна штэ. Хаттай билүү? Хордон хорлын өрөөнд хүрээд ир. Юу болоо вэ? Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай гэлуудаа. Төрсөн өдрийн минь хүргэе. Тийм ээ, баяр хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Цаашдаа ч гэсэн бидэнтэй дандаа хамт ажиллаарай. Хөөх, та нартай баярлалаа. Надад ч гэсэн тийм үе байсан да. Ой. Миний охин хүрээд ирвүү? Сайн уу? Ой, наадах чи юу юм? Нан танд хамаагүй. Хөөх, миний төрсөн өдрийн бэлэг юм байх та. Ухаантай гэдгийг. Бэлэг. Бүгд хурдан ирчээ. Магда. Хүү минь юу цэцэг вэ? Юу чишээ? Цэцэг хүртэл бэлдээд бүр том болжээ. Хонгор минь би ирлээ. Харта, энэ юу вэ? Миний төрсөн өдрийн бэлэг үү? Яг зөв. Маргааш өглөө нээж үзээрэй. Төрсөн өдрийг мань мартаагүй байна шүү. Том охины манд бэлдсэн бэлэг байна. Задлаад үздэг юм бэлүү? Найз залуугийн манд бэлгийг яагаад та үзээд байгаа? Оо, найз хөвгүү нэг ч байсан юм уу? Уучлаарай. Хайрцаг нь муухай болчлоо. Баярлалаа. Явцгаад ирээ. Цэцгийн багтаага өгөхгүй мүү? Багшид өгөх юм аа. Оо. Багшийнхан байжээ. Ээжээ, энийг хардаа. Дүү таныг зурсан. Оо, тийм үү? Бол мундаг компани ажилтан том ихч хөөрхөн, ах маань хөл бөмбөг сайн тоглодог. Бага ихч дуучин, харин би гоё зурдаг. Ээж маань гэртээ зүгээр л суудаг. Дүү таныг гэртээ суудаг гинэ. Яагаад хүний юм булгаалаад байгаа юм бэ? Чамаатай. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хайрт минь чийл тоох юм да. Энэ чамд таалагдана гэж бодож байна. Нээгээд үзтээ. Энэ юу вэ? Цэвэрлэгээний байли? Би гэрэл хийхээ өмнө амласан шүү дээ. Чинийхээ гаранд дуусал уусч хөрвөхгүй гэж.
Би ямар чиний зарцуу өөрөө наатах авчи. Хонгор минь яагаад байгаа юм бэ? Өнгөн таалагдахгүй байна уу? Бэлиний өнгө биш. Чи таалагдахгүй байна. Нөхөр хүүхдүүд гээд бүгд хэрэг алгаа. Саяхан манад ирсэн үйлчлүүлэгч байна. Сайн байна уу? Хадагтай шоко. Та манад хүүхдүүдтэйгээ ирж байсан байхаа. Ямар нэг юм болоо юу? Тийм ээ нөгөө. Тийм юм болсон юм бэ? Би өдний болтол яах гэж тэгэж өөрийгөө зовснооч мэдэхгүй юм. Бурхан минь ээ. Гэхдээ эн чинь цаг хэд болж байна. Хүүхдүүдийнхээ өглөөний хоолыг хийж өгөх ёстой. Уучлаарай хадагтай явлаа. Төр хүлээгээрэй. Та надтай хамт явах хэрэгтэй байна. Шоко, чи дахиад хоцорлоо. Үйлчлүүлэгч ирлээ. Үйлчлүүлэгч ээ? Сайн байна уу ноён талхаа? Эртэд энэ 4 хүүхдийн ээж хүүхдүүд чинь ийм хурдан үсээ засуулах болчихоо юу? Нөгөө өнөөдөр бол ээж нь өөрөө засуулна. Төрсөн өдөр нь байхгүй юу? Хөө, төрсөн өдөр нь онцгойлон анхаарал тавина. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай үйлчлүүлэгчтэй. Төрсөн өдрийн минь хүргэе. Хонгор минь хаана байгаа юм бэ? Хурдан ирж хоолоо хий. Хүүхдүүд өсөөд байна гэж сүйд болж байна. Чи гаргүй юм уу? Хөлгүй юм уу? Би үсчинд үсээ янзлуулах гэж байна. Чи өөрийнхөө хоолыг өөрөө бэлдээд ид. Тасал. Залхаж байна. Хөөе тэр яах вэ? Хүүхдүүдээ яах вэ? Санаа зовлтгүй. Сүү бид хоёр бүгдийг зохицуулна. Гэр ийм байдалтай байхад үсээ янзлуулна гинүү. Эрүүл ухаанаа алдсан байхаа. Өсөөд байна штэ. Хаасаа юм бэ? Уучлаарай. Хүлээж бай, захиалаад өгье. Сайн уу? Ээж чинь биш болохоор урамч нь хуугарсан уу? Та нар хэн бэ? Сайн байна уу? Талхны өсчний газрын ажилчид байна. Ээж чинь үсээ засуулж байгаа болохоор оронд нь туслах гээд ирлээ. Нэрээ юу? Баярлалаа. Би гэрийн ажил огт хийж үзээгүй юм аа. Таныг өөрөө гэрийн ажил хийхэд бид туслах болно. Үс чинь бүр хэтэрхий болж очие. Сүүн крэм бүгд хайлчихсан. Үзээлзгэн шоколад хоёр бараг ялдарч байна. Үсээ янзлуулаад хэр уудсан бэ? 5 жил бараг болсон байх. 5 жил? Ирээгүй уудсан болохоор таны амьдралын хамгийн гоё засалтыг хийж өгье. Энэ муу аяг тавгнуудыг угаагаад дуусахгүй юм аа. Гэрийн ажил хэцүү байгаа биз? Эхнэр тань 6 амбултай айлыг авч явах гэж ямар их ятарсан бол доо. Чиний зөвөө. Том нь өрөөгөө, хоёр дахь нь ариун цэвэр өрөө, гурав дахь дөрөв дахь нь зочны өрөөгөө цэвэрлэх. Гүйцэтгэг. Та сая өөрөө өрөөгөө цэвэрлэх гэж хэлсэн. Ариун цэврийн өрөө заваа штэ. Зочны өрөө чинь дэндүү том штэ. Та нар энийг мэдхүү. Тэр хэцүү ямиг ээж чи өдөр бүр цэвэрлдэг. Олон юм ярьлгүй хөдөлгөө. За, болчихлоо. Энэ би гэж юу? Үнэхээр гоё юм аа. Танд баярлалаа. Хамгийн сайхан төрсөн өдөр болоосай. Гэхдээ хэдий юм хөөрхөн болсон ч очих газар алгадаа. Юу гэсэн үг вэ? Очих газар байлгүй яах вэ? Нөхөр хүүхдүүд чинь гэртээ хүлээж байгаа. Тийм биз дээ. Хүүхдүүд ээ? Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай ээжээ. Төрсөн өдрийн минь хүргэе. Гэхдээ хэн бүгдийг цэвэрлж гисэн юм бэ?
Би өрөөгөө цэвэрлсэн. Харин би ариун цэврийн өрөөг. Зочны өрөөг би цэвэрлсэн. Ямар мундаг юм бэ? Энэ юу хоолнууд вэ? Би хийх гэж оролдсон юм аа. Ямар амттай болсныг сайн мэдэхгүй л байна. Хөөх чи хийсэн гэж юу? Амттай болжээ. Нэр юу? Хонгор минь уучлаарай. Гэрийн ажил ийм хэцүү гэдгийг би мэдсэнгүй. Би ч гэсэн. Цаашдаа би ч гэсэн хамт цэвэрлэнэ. Баярлалаа. Ээжи, билэг энийг танд. Гүзээлзгэн шиг хөрхөн ээж. Ээжи, би таныг зурсан. Хөөх бурхан минь. Хорвоогийн хамгийн хөрхөн миний ээж. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хардаа. Хөөх. Ма, надтай гэрэлсэн чамдаа үнэхээр их баярлалаа. Би ч гэсэн. Сэтгэл хөдлөж өглөө. Энэ чинь жинхэнэ төрсөн өдөр. Ээжи, хайртай шүү. Брэндний уулзалт. Өглөөний мэнд. Өглөөний минь ноён талхаа. Танд шууд ирсэн байна. Оо, цөцгийний тусгай нээлт. Хатан билууны төрсөн өдрийн урилга. Хог бүгд хэрэггүй хог. Энэ чинь Ноён талхаа яасан бэ? Хинээс захиарсан. манай яа ирж байна гэн. Ирж байгаа нь сайн бидтэй. Боо. Манай аав. Энгийн нэг аав байгаагүй. Би нэр төрийн юунаас ч илүү эрхэмэлдэг чинэлэг айлын хүүхэд. Манай аав Брэндон хүүхдүүдэд нэр төрөө өргөж яваарай гэдэг байсан. За, Брэд би. Чи дуулгах сайхан мэдээтэй гэсэн үү? Тийм ээ аваа. Би эхний оролдлогоор эсэлтийн шалгалтанд тэнцсэн. Оо, миний ууган хүү анхны оролдлогоороо тэнцсэн байна. Баяр хүрээе. Та намайг сайн хүчилсний ач шүү дээ аваа. Мөн Брэд Вард чамдч гэсэн хуваалцах мэдээ байгаа гэлөө. Тийм ээ. Би Мэйо клиникийн бэлтгэл ангид тэнцсэн. Оо, Мэйо клиникийн бэлтгэл анги бахархахгүй байхын аргагүй. Би таныг дуурайгаад ухаантай болсны ач шүү дээ аваа. Та хоёрыг хүмүн гэж дуудаж байгаагаараа бахархаж байна. Хундаг тулгалгүй яагав. Хонгор минь. Талханд ч гэсэн хэлэг сайхан мэдээ байгаа. Тийм үү? Талах жүжигэнд орсон. Жүжигчин болно. Тийм бидтэй талхаа. Тийм ээ. Чизковын жүжиг байгаа юм. Би их том дүр авсан. Их том дүр гинэ. Так дуусав. Үгүй. Алха. Би дандаа зал хуурдаг. Одоо бүр худалч болох нь. Би зэ том болох юм бэ. Хонгор минь. Худалч залхуу бол чи миний хүү биш. Яв. Тэгэр гэж ир. Талхаа. Тэр бүлий минь гутам шиг. Гэрээсээ явснаас хойш 20 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш би аавтайгаа яриаггүй. Өнгөрсөн амьдрал чинь ийм өрөвдөлтэй гэж мэдсэнгүү. Болоод өнгөрчихсөн шүү дээ. Би зүгээр. Амьдрал чинь хэцүү байсан байх та. Мэдсэнгүү штэ. Талхаа болцгоо. Ноён талах ямар их амжилт гаргасныг аавд нь харуулцгаая. Тэг хэрэггүй. Ноён талхаа бидэнд итгээрэй. Таныг насан туршдаа өрөвдөлтөй хүүчигээр нь үлдээхгүй. Юу? Өрөвдөлт байна. Талхыг алдаршуулах ажиллагааг эхлүүлье. Бүгд ажилдаа ороод. Талхны моглог хот руу хөдлөх гэж байна. Хаа хүрэх гэж байгаа юм ярих нэ? Талхны үсчний газар руу явж байна. Талх үсчний газар, үс асалтын Шангрила. Үс зас занааду талх үсчний газар уу? Тийм ээ. Алдартай газар. Алдартай юу гинэ? Талхыг танихгүй хэн байсан юм? 10 жил дараалаад оны шилдэг үсчин болж байна. Талхаар ганц удаач болов үсээ засуулах нь ийм мөрөөдөл. За тэгвэл Албан ёсны талх хамтангаа аваарай. Талхтаа бас байгаа шүү. алах ийм алдартай юм уу? Тэгэлгүй яах вэ? Манай хамгийн мундаг алдартай. Сайн уу? 3 зөөлөн талхнаас авъя. Тэгээ $3. Талхны наалт 99 бүгдийн цогдоонаа.
Амжилт хүсье. Тэнгэр минь. Талх нэрэл энтхийн алдартай юм байна. Та талх усчны газар руу очих уу? Тэнд шууд талх усчны газар руу явдаг тусгай такси байгаа. Тусгай такси гинэ. Сайн байна уу эрхэмэ? Талхны шүтэн бишрэгчдийн үйл ажиллагаа удахгүй гэхлэн. Эний шүтэн бишрэгчдэн гинэ. Таны үнэхээр атааргаж байна. Өнөөдөр 100 шүтэн бишрэгч сонгогдож талхтай уулзаж гарын үсгийг авна. Энэ удаа би сонгогдоогүй. Үсчин гарын үсгээ өгөх юм уу? Үсчний газрын хардаа талхны шүтэн бишрэгчд гарын үсгийг авах гэж өдөржин очирлаж байна. Эрхмэн хүлээгээрэй. Энийг талхад өгчихгүй юу? Таныг дургуутсахгүй гэж найдаж байна. За тэгье. Би гарын үсгийг авах гэж шөнжөө энд хонсон. Өнөөдөр талхны гарын үсгийг авахын тулд дүүргэлтэй хийлгээгүй. Хөөе, ноёнтон. Дараа л дайрвал танд л муу да. Бид шөнжөө хүлээсэн штэ. Би гарын үсэг авах гэж ирээгүй. Үүдэл уулзах гэсэн. Тэгээд хүүч хийе. Талх энтхийн үсчин миний. Та аавны юм уу? Нэрээ яг адилхан юм байна. Тантай уулзах нэр төрийн хэрэг талхны ааваа. Чихэн содныг өсгөх танд ямар байсан бэ? Би насаараа халдсан явж байна эрхмээ. Толгоон дээр илээд өс сургуулаач. Маргааш би замын шалгалттай. Амжилт хүсээрэй аав талхаа. Миний хүү хаан байна. Хүлээсэн баярлалаа нарийн бовнуудаа. Ноён талх шүтэн бишрэгчдтэйгээ уулзах хийсэн. Вау. Талха уулзалгүй их удаджээ. Чамаг магтсан байхыг харсан юм л да. Гэхдээ ийм алдартай гэж бодсонгүй. Сайн уу аав? Манай туслах таныг талхны Монголыг хотоор зочилж яваа гэсэн тухтай байгаарай. Шоко. Аав 5 оттой зочид буудлаа хувийн лимузин захиалж өг. За. Анх удаа ирж байгаа бол би танд бяцхан аялал хийж өгье. Миний авсан шагнал цомнууд. Ямар олон цом бэ? Хят гармаар ойвол зойронд цомнууд байгаа. Тэгээд бас болоогүй. Хатан бэлүү, күнж бэлүү, кинотууд, рок хамтлагууд гээд бүгд миний шидэд гараад үсээ засуулна гэдэг юм да. Тийм ээ. Ноён талха баларсан шүү. Галт тэрэгний ажилчид талх зурагт хуудаснуудыг аваад хайжгаж. Аавын чинь галт тэрэг альхидийн ээлжсэн гэж дууллаа. Талхыг алдаршуулах ажиллагааг мэдчихгүй л одоо яана. Ингээд энэ шансан талах юм бэ? Хөгжлийн нийт тазар тантай ажиллах юм аа. Талха! Чи намайг мэхэлдэ. Энэ олон жилийн дараа өчүүхэнд өөрчлөгдөөгүй байна. Худлаа. Худлаа. Эцэг том болох юм бэ? Утарч талах миний хүү биш ээ. Ахиж хийж чамтай уулзмааргүй байна. И алдартай байсан ч гэсэн эцэж бахархлыг чинь төрүүлж чадахгүй. Та угаасаа намайг хүүгээ гэж бодож байгаагүй. Ноён талха битгий явуулдаа. 20 жил бас л нэмэргүй хэвээрээ байна. Бүртээ явцгаая. Гүгээрээ. Үгүй буцаад ирээч. Цао. Баярлалаа. Талах таны бахархлыг төрүүлэх гэж л тэгсэн юм шүү. Та хүүгээ өршөөгөөрэй. Та надад л уурлах хэрэгтэй. Үннийг хэлэхэд би л уучлалт гуйх ёстой. Олон жил өнгөрлөө. Гэсэн чи хэцүү л байна. Энэ талхны бага насны дурсамжууд байгаа. Буцаж ирэхээр нь заавал өөрт нь өгөөрэй. За баяртай. Зургийн цамгүй. Талхны бага насны дурсамжууд аа? Энэ юу вэ? Ноён талха. Энд байгаа гэж мэдсэн юм аа. Намайг үнэхээр уучлаарай. Бүгд миний буруу.
Энийг танд Юу юм? аав чинь явхаас өмнө энийг танд өгөөрэй гэсэн юм. Юу юм? Зургийн цомгоо хэрэггүй баярлалаа. Ноён талхаа гуйж байна. Зүгээр харцгал та. Та аавыгаа буруугаар бодсон байна. Энийг миний төлөө хийсэн гэж. Аав чинь таныг энэ хорвогийн юунаас ч илүү их хайрладаг. Өнөөдөр тантай уучраа олох гэж ирсэн байна шүү дээ. Ноён талхаа одоо ч оройтойгүй байна. Аль дээрх хотоос хөдлөхөөс өмнө хурдан яв. Хонгоржүлээ та минь ноён талхны л ач шүү дээ. Талх байгаагүй бол бид энэ Валентины баяраар нэг үнсэж чадахгүй л байсан. Ромео минь чи номноос сурсан юм шиг үнсдэг шүү. Маргааш би ярилцлах тайм сандраад чадахгүй баха. Талх дээр цаг ав. Үсийг чинь гоё засаад өгөх. Би талхнаас уучлах байсан ч болоосой. Би хөгцөрч байггүй л байгаа. Аваа, би вэ алх. Талха. Аваа, Миний хүү. Миний хүү. Аваа, боцоод. Талха. Ууч тараа хүү минь. Аваа би танд хайртай. Ээж тэр хүн уйлаад байна. Тийм байна. Цүнхээ галт тэргэнд үлдээчихсэн болол тэ хүү минь. Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Хэн сурч байна шүү? Ингэн гэж хэн мэдгөө? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээний өдөр тань шиг агуу өсчин болмоор байна. Сайхан юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Зөө. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та Босороо бэлтгэв. гүнжээ. Борхон минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөөр багтаах газар алгаа. Ёо хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Ус чиний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан.
Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилт юм бэ? Суу, хадагтай бялуу би юм худалдаж авч чаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял улцлан сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснэр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй ноён талхны хийснэр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрээ тийм л дээ. Юу хийх ёстой вүлээ? Хөө, энийг л жинхэнэ гялалцах гинтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Хөөсөө. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ? Энэ юмыг хийж сураад байх шиг байна. Хинбэ? Хин ингэ хайчихва. Миний машин. Их хуучин гараад байгаа. Бас л хог юм байх гэж боддог. Гүнжи. Таны хүснэ. Хуучин цэвэрсэн нэмбэг шиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л да. Тэгээд бүх машинаа аваад ир гэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Усчны газрын сургуулийн хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 таймаар. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнж чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнж. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэлтэй болчих юм бол өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Мэдээ хөдлөр аваа. Оо тэнгэр минь зав гардаг л байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талх үсчин гинүү? Гүнж талх үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талх үсчин шилдэг. Явъя, талх үсчин дээр очие.